Та сард 100,000-ыг хадгалаад баян болно гэж бодож байна уу? Үнэндээ үгүй ээ. 2 жилийн дараа танд ердөө 2.5 сая төгрөг л байна. Өнөөдрийн үн ханшаар бол энэ байрны урьдчилан айтгаа гайгүй гар утасны өмч хүрэхгүй мөнгө. Тэгвэл яах гэж хадгалах ёстой гэж. Учир нь энэ 2.4 сая төгрөг бол таны ирээдүйн тэр бүм төгрөгийн үр тариа юм. Бабилоны хамгийн баян хүн Аркад Зоос бүрийг ажилуул тэр чиний төлөө зүтгэх үнэнч боол байх ёстой гэж сургасан юм аа. Хадгаламж бол баяжих эцсийн зогсоол биш харин мөнгөний машинаа угсрах эхний алхам юм. Өнөөдөр банкны хадгаламж инфляцид дижигдэж байна. Жинхэнэ мөнгөний машин гэдэг бол таныг унтаж байхад ашиг өгдөг хувьцаа, ногдол ашиг эсвэл үнэн өсдөг активууд юм. Тооны машин аваад бодоод үзье. Хэрэв та энэ 2.4 сая төгрөг жилийн 15% өгөөчтэй хөрөнгө оруулалт хийгээд 20 жил марчвал энэ мөнгө таны оролцоогүйгээр 40 сая төгрөг болж өсөх чадaltaй. Та ердөө 22 саяыг хийсэн харин үлдсэн 38 саяыг мөнгө чинь өөрөө төрүүлсэн гэсэн үг ээ. Энэ бол нийлмэл хүүгийн хүч. Гэхдээ та 20 жил хүлээхийг хүсэхгүй байгаа биз? Тийм бол дараагийн нууцыг анхаар. Аркад нэгэн чухал зүйлийг загсан. Өөрийнхөө орлого олох чадрыг нэмэгдүүл. Хэрэв сард 100,000-ыг хадгалах нь бага санагдаж байвал тэр хадгалсан мөнгөнийхөө тодорхой хэсгийг өөрийнхөө ур чадрыг ахиулах сургалт шинэ мэдлэгт зарцуул. Хэрэв та сард 1 сая биш 10 саяыг олдог болвол таны мөнгөний машин хэдэн зуун дахин хурдан өсрөгдөн. Тэр үед санхүүгийн эрхчлөлтөнд хүрэхэд 20 жил биш ердөө 5 жил л хангалттай. 2.4 сая төгрөгөөр хувьцаа авч бонд авч үзэх нь таныг баян болгохтой биш харин ирээдүйн тэр бүм төгрөгийг удирдах тархины булчингаа хөгжүүлж байгаа сургалт юм аа. Баяжихын тулд их мөнгө биш баян хүний дадал төвчээр цаг хугацаа мөн өөрийгөө тасралтгүй хөгжүүлэх эрмэлзэл хэрэгтэй. Мөнгөө онтуулах биш өнөөдрөөс өөрийгөө болон мөнгөө дайчилж чиглэл. Дараагийн дугаараар би тэрхүү алтан армаа хэрхэн эрсдлээс сонгож хүнд итгэж мөнгөө даатах ёстойг үзэх бодно. Сувгаа дагаад баялагын замаар хамт алхаарай.